Хэдүүлээ цагаан луванг 3 аргаар дарж амталцгаая хийхэд маш амархан. Эхнийх нь болохоор сой соустай тайлбар хэсэг дэлгэрэнгүй орцын үлдээ чи. Цагаан луван нь илчлэг маш багатай ирнэ. Эслэг, С витамин, усны агуулмж маш өндөртэй. Ер нь дарж амтлахад айгүй гоё амт урдаг. Зүүн өмнөд Азийн улс болох Япон, Солонгос хятадууд их хэрэгэлдэг шүү дээ. Цагаан лувангоо урт нарийнхаа хэрчээ дээрэс нь соусаа хийгээл болоо. 3-5 хоногийн дараа айгүй гоё амт орчин. Ер нь энэ ногооны талаар судлаад үзэхэд өөх тос, нүүрс ус, уурэг задлагдах ферментүүд байдаг учраас хоолны шингэцийг сайжруулдаг. Тийм болохоор тэрүү зүүн өмнөд Азийн улсууд хачир байдлаар айгүй хоол хүнсэндээ нэмэлтээр хэрэгэлдэг. Хоёр дахь дарах арга маань болохоор нөгөө чихэрлэг дахианы махтай хольж иддэг гоё амттай хачир байгаа. Усаа эхлээд баг зэрэг буцалгаад давс сахараа уусгасны дараа алимны цуугаа хийгээрэй. Ер нь манайхан шууд хэрчээд дарах гэхээс илүүгээр эхлээд давс дээрээс нь жоохон цацаад энэ илүүдл усыг газагшлуулсны дараа дарж амтлах үед илүү шүүс ялгараад байдгүй. За 3 дахь нь болохоор цагаан лувангийн кимчи байна. Амтлагчнуудаа шууд ногоон дээрээ хийхгүй эхлээд жоохон усанд хутгаад энэ амтлагчнуудаа сайхан уусгаад өгөөрэй. Тэгээ дээрээс нь ногоон сонгийг хийгээл дарчин. Кимчи гэсэн учраас эсэлтүүлэх ёстой. Тийм учраас өрөөний хэмт 1 хоносны дараа хөрөгчөндөө хий. 14 хоног хөрөгчөндөө хадгалаад идэхэд болно.